сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ бизнес төлөв уулзч байгаадаа баяртай байна. Би энэ Төв усан бассанд 10 жил байхдаа 9 вэ 10 дугаар ангид байх үедээ ангийнхаа найзуудтай заал авснаа сандیں۔ Одоо яг энэ Төв усан бассан чинь дотроо спорт заалтай шүү дээ. Тэгээд бид нар дотор болоод саксныг тийм сайн тоглодог хүмүүс бол баг байхгүй л дээ. Тэгээд зүгээр хэдэн найзууд 10 жилийн хэдэн даруухан банд нар хэдүүлээ нийлээ заал авах уу гэж заал авъя гэх. Тэгээ бид ирж ин заал авсан байхгүй. Тэгээд заал авч явах үед та нар мэдэн штэ цөөхөлөө заал авах үед нөгөө заалныхаа талыг нь авдаг штэ тий. Нэг одоо самбар дээрээ тоглодог. Тэгсэн чинь нөгөө талын самбар дээр өстой саксыг болстой үнэн мундаг тоглодог хэдэн залуучууд орж ирэл тоглолоо. За тэгээд хоёр талд л одоо хоёр хэсэг хүмүүс заал авж штэ. За тэгээд заал авч чинь нөгөө хэд чинь хөш юу яг хоёр багаараа тоглох уу гэж тэгж байна. Тэгэхээр за тгийл та гэл. Тэгээд бид нар яг нөгөө заал авж байгаагаараа юу болол тоглолтоо л доо. Тэгээд нөгөө тал бол үнэхээр одоо юуны хувьд бол сакс тоглох төр ур чадрын хувьд бол тэр залуучууд үнэхээр мундаг нэ. Тэр одоо хуурж муураад ерөөсөө тэр шидэж мэдээ тэр техник механик бол үнэн одоо сайтай. Тэгээ биднэрт бол ер нь бөмбөгөө залаад нэг 5 секунд ч нэг ойлгохтой гүйчих хүн бол байгаагүй л дээ. За тэгээд бидэд хоорондоо одоо бараг л тэмцээнэрхүү маягийн зохион байгуулалт тоглолтоо. Тэгээ биднэрт ямар бололцоо байсан гэхээр биднэрт бие биендээ дамжуулахаас өөр арга байгаагүй. Яагаад гэвэл бид нар ойлгохтой залаад гүйчих чадахгүй, ойлгохтой хуурж бас чадахгүй. Тийм учраас ерөөсөө ингээд бие биендээ л дамжуулж л байгаа байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл миний боломж бол нөгөө найз маань би өөрөө биш болчихж байгаа. За ингээд сакс тоглоод байсан эхлийн хэдэн минутанд бид нар хожигдсан. Сүүл рүүгээ бид нар хожиж эхэлсэн байна. Тэгээд сүүлдээ бүр тэд нар бүр хожигдоод бүр нэлээд тасраад хожигдоод тэгээд одоо юу тэмцээн дууссан. За тэгээд тэдний хувьд бол одоо баг юм хэлэхгүйгээр заалнаас гарч ивж байсан. Тэгээд бид нар бүр бөөн баяр болоод үлдчихсэн байхгүй. Яагаад гэвэл бид нар одоо бөөн чадвартай нөхдүүдийг бид нар нийлж байгаа ялцсан. За асуудлын гол нь юу байсан бэ гэхээр нөгөө чадвартай олон нөхдүүд өөр өөрсдийнхөө чадвар дээрээ найдаад хувийн тоглолт маш их хийж исэн. Харин бидний хувьд бол хувийн тоглолт хийж гайхуулаад байх нэг ч хүн байхгүй. Тийм учраас ер нь бол одоо ингээд нөгөө найз руугаа дамжуулахаас өөр арга байхгүй. Энэ бидний багийн тоглолтыг айгүй сайн болгож өгсөн. Тэгээ энээсээ болоод яасан гэхээр бид нар айгүй хурдан дамжуулаад айгүй амжилттай тоглож чадсан. Харин нөгөө баг бөмбөгөө авах юм бол хүн болгонд л одоо дайрж ороод гол хийчих гээд байдаг. Хүн болгонд л одоо өөрийнхөө авьяас чадвар, ур чадрыг ер нь гайхуулан харуулах гал хичээгээд байдаг. Тэрнээсээ болоод бид нар аюух алдсан. Харин бидний хувьд бол хоорондоо дамжуулж одоо гүйсээр хагаад ер нь бол нэлээд одоо олон голуудыг хийгээд эцэст нь бол бидний яалтаар дуус. Тэгээ би тэндээс нэг зүйлийг сурч ирсэн л да. Хэрвээ бид нар ийм нэгдэлтэй байх юм бол хэрвээ бид нар хамтарч ажиллаж чадах юм бол бид нар ямар том амжилтанд хүрч болдго юм бэ гэдэг. Хувь хүн хичнээн авьяастай мундаг чадвартай байх нь гол нь биш. Бид нар хэдийгээр авьяас чадвартай хүн болгонд өөрийн гэсэн сайн талууд байгаа ч гэсэн бид нар хоорондоо нэгдээд одоо ямар нэг зорилгын төлөө явж чадах юм бол мөнхөр том амжилтанд хүрэх юм байна гэдгийг бол тэндээс бол харж ирсэн байна. Тэгээ эзний үг ч гэсэн бас эзний чуулганыг ийм нэгдэлтэй байх талаар бас заадаг. Эзний чуулган бол эзний хүслийн дагуу нэг байж яг нэг багийн тоглолт хийснээрээ эзний чуулган өксөж өндөж Есүс Христийн өксөж байгаа тэр хүслийг биелүүлдэг юма гэдэг талаар эзний үг өөрөө бидэнд бас тодорхой заадаг. Өнөөдөр ч гэсэн бидний уншсан энэ Библийн хэсэг маань өөрөө эзний үг чуулганы эв нэгдэлтэй байхыг дэмждэг юма гэдгийг бид маш тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр бид нар Филиппо номын 2 дугаар бүлэг дээрээс уншлаа шүү дээ. Би бараг 2-3-7 хоногийн өмнө Филиппо номноос бас 2 ч удаа сургаал заасан байна. Филиппотын чуулган бол их тийм онцгой чуулган байсан. Юу байсан бэ гэвэл Илч Паулын одоо сайн мэдээний ажил үйлсэд бол одоо хамгийн их гар бие оролцож Паулыг хамгийн их дэмждэг байсан чуулган бол Филиппотын чуулган байсан. Та нарын энэ талаар бол сайн мэдж байгаа. Би энэ талаар өмнө та бүхэнд нэлээдгүй хэлсэн байна. Ялангуяа 1-р бүлгийн 5-р ишлэл дээрээс харах юм бол тэнд эхний өдрөөс минь өнөө хүртэл та нар сайн мэдээнд хуваалцагч босны учир билээ гэж хэлсэн байна. Тэгэхээр Филиппо хотод Паул болон түүний багийнхаа очоод сайн мэдээ тарааж игэлсэн эхний тэр өдрөөс хүртэл өнөөдрийн хүртэл та бүхэн бидний сайн мэдээний хуваалцагч болсон шүү гэж Паул Филиппочдод хэлж байгаа. Тэгэхээр Филиппо хотын чуулган бол Илч Паулын хувьд бол сайн мэдээний
хамтрагч чуулган байсан. Сайн мэдээний хуваалцагч чуулган болж гисэн байна. Тийм учраас Филиппо хотын чуулган болоод бусад чуулгануудыг бодвол Паулын сэтгэлд илүү ойр байж чадсан гэж бид нар ойлгож байна. Мөн 7 дугаар ишлэл дээр 1-р бүлгийн 7 дугаар ишлэл дээр Паул Филиппочуудын талаар ингэж хэлсэн. Та нар зүрхэнд минь байдаг тул бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм аа. Намайг сайн мэдээг хамгаалан батлахад ч хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нэгүслийг хуваалцдаг билээ гэж хэлсэн. Паул сайн мэдээний төлөө тэмцээд хүлэгдээ шоронд орох үед ч иргшилээтэй байгаа сайн мэдээг тараагаад явж явах үед ч энэ бүхэнд та нар миний хамтрагч байсан гэж. Тийм учраас Филиппочууд та бүхэн танаа чуулган бол миний зүрхэнд байдаг чуулган юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр Филиппо хотын чуулган бол тийм л чуулган байсан. Филиппо хотын чуулган анх яаж үүсгэлд нь байгуулагдсан бэ гэвэл бид Үүс номын 16 дугаар бүлэг дээрээс унших юм бол Филиппо хотын чуулган хэрхэн эхэлсэн талаар бид уншиж болно. Паул Барнаб хоёр салсны дараа Паул Силасыг дагуулад авралын зар тараахаар явдаг байна. Харин эзэн түүнийг Аз руу явахыг нь хориглоод харин Македон руу явахыг зүүдэнд нь сануулснаар Паул болон түүний багийнхан Македон руу явсан. Тэгээ Македон бол одоогийн Европын хамгийн ихний хот байсан байна. Тийм учраас яг энэ үед л анх Европод сайн мэдээ тарагдчихэ гэж Библи судлаач нар бол тайлбарлаж тэгж үздэг байна бас. Филиппо хот бол өөрөө Ромын эзэнт гүрний колони хотуудын нэг байсан. Нөлөө бүхий хотуудын нэг байсан. Энэ хот бол өөрөө Ромын эзэнт гүрний зүүн хойд захын хот байсан байна. За ингээд Паул болон түүний нөхдүүд Бурхны Паул зүүдэнд нь үзүүлсэн үзэгдлийн дагуу эзэнт дуулууртаагаар Филиппо хотод очиж сайн мэдээ тараасан. Сайн мэдээ тарахдаа их сонирхолтой арга замаар тараасан байдаг. Юу гэвэл Филиппо хотод очиод явж байхдаа хотын гадна талд голын ирэг дээр залбирлын газар байдаг гэдгийг тэд нар дуулаад залбирлын газар очисон чинь хэдэн эмэгтэйчүүд тэнд залбираа сууж ирсэн. Тэдэрт Паул сайн мэдээг номлох үед Людия гэдэг нэгэн эмэгтэй сайн мэдээг хүлээж авч итгэсэн байна. Тэгээд Людия яасан гэхээр та нар явтлаа манай гэрт бай гэж хэлсэн. Людия бол бүр Туатер гэдэг хотоос Филиппо хотод Буставу наймаалахаар ирсэн. Буставны наймаачин эмэгтэй байсан байна. Бизнесмен эмэгтэй байсан байна. Ингээд Людия Христэд итгээд Паул болон түүний нөхдийнхнийг Филиппо хотод байж авралын зар тарах хугацаанд манай гэрт байрлаа гэж гэртээ урьснараа Паулын сайн мэдээнийхэн яасан гэхээр Филиппо хотод Людиагийн гэрээс сайн мэдээг тарааж үйлчилж Филиппо хотын хамгийн анхны Христэд итгэгч бол Людия гэдэг эмэгтэй болсон байна. Үүний дараа нэгэн моёрын сүнсэнд эзэмдүүлсэн эмэгтэйг Паул чөлөөснөөс болж нөгөө эмэгтэй яасан гэхээр нөгөө мэргэлж төлөвлөдөг нөгөө зүм бэлэг хийдэг Оросын телевизээр зүм бэлгийн дулаан малан гэдэг шиг зүм бэлгийн янз янзын юм хийдэг байсан учраас түүнийг нь моёрын сүнсний хүчээр тэр эмэгтэй түүнийг хийдэг байсан учраас Паул яасан гэхээр Есүсийн нэрээр тэр моёрын сүнснээс нь зайлуулсан байна. Нэрээ дашрын тэлхэв зүм бэлгийн дулаан үздэг хүн байдаг юм биш үү манайч болгонд. Энэ нь моёрын сүнсний ажил байдаг шүү. Энэ ерөөсөө ариун сүнснээс байдаггүй. Энэ ерөөсөө Бурханаас байдаггүй шүү. Энийг моёрын сүнс хийдэг байна. Дашрамдаас энийг би давхар бас хэлчмээр. За тэгээ нөгөө зүм бэлэгч эмэгтэйгийн дотор шүглцэн байсан моёрын сүнснээс Паул түүнийг чөлөөсөн ба. Ингэнгუთ нөгөө моёрын сүнс нь гараа явчихгод нөгөө эмэгтэй цаашаа зүм бэлэгдэж чадхаа болсон. Тэгээ зүм бэлэгдэж чадхаа болонгууд эцэд нь яасан гэхээр орлого олж чадхаа байсан. Яагаад гэвэл тэр чинь зүм бэлгээр үздэг хардаг байсан учраас эцэд нь орлого олох байсан. Тэр эмэгтэй бол өөрөө боол эмэгтэй байсан. Ингээд эцэд нь яасан бэ гэхээр Паулыг шүүхтэд энэ хүн ингээд шал дэмий манай хотод ирээд ингээд янз янзын юм яриад энэ хүнийг шоронд хийвэл таарна гэдэг. Тэгээд Паулыг яасан гэхээр Паул болон түүний дагалдагч Силас хоёрыг шоронд хийгээ хийчихдэг. Ингээд шоронд тэр хоёр шүнжингээ залбирсан, шүнжингээ магтан дуусан чинь эзэн гайхамшиг хийгээд шоронгийн суурийг дөргөөс хүчтэй газар хөдлөх болж шоронгийн бүх хаалганууд онгоос бүх гав дөнгүүд нь мултарч унаад тэгээ шоронгийн харгалзагч хуйг яасан гэхээр бүх хоригдлууд нь зогтчлаа гэж бодоод өөрийгөө алахыг завдтал Паул юу хийсэн гэхээр бити өөрийгөө ал энэ бүгдээрээ байна. Чи аврагдъя гэж бодож байгаа бол эзэн Есүс Христэд итэг. Тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн аврагдана гэж хэлсэн мэт. Ингээд Филиппо хотын цуглааны 2 дахь итгэгчийн гэр бүл бий болсон байна. Хамгийн ихнийх нь хэн байсан бэ? Людия байсан. Тэр хэн байсан бэ? Буставны найрч юмсан. Хоёр дахь нь тэгвэл хэн байсан бэ? Шоронгийн харгалзагч байсан, тийм үү? Шоронгийн хуйг байсан. За ингээд Филиппо хотын чуулганы суур анх тавигдаж иймэрхүү маягаар Филиппо хотын чуулган ихэлсэн түүхтэй. За ингээд энэ цаг үе нь бол манай эртний 50-ад оны үе гэж Библи судлаач нар бол үздэг. Манай эртний 50-ад оны үе. Харин тэр үеэс хойш бараг манай эртний 60-ад оны үе буюу тэр анх
Филиппо хотод очиж авралын зар тараасан тэр цаг үеэс бараг 10 жилийн дараа Паул одоо энэ захиагаа бичиж байгаа гэж. Паул одоо энэ Филиппочуудад хаягдсан энэхүү захиагаа тэр үеэс хойш 10 жилийн дараа Ром хотын шоронд хоригдож явах үедээ энэ захиаг бичжээ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ захиаг бичээд удаагүй Паул бол Ромын одоо хааны шүүхээр шүүгдэж бол цаазаар авах болсон. Христэд одоо итгэлийн төлөө явснаасаа болж. Ингэж одоо нас орсан гэж ингэж үзэж байгаа. Ингэхээр Филиппо хотын чуулган үндсэндээ 50-ад оны үед байгуулагдаад үндсэндээ 10 жилийн дараа буюу одоо 60-ад оны үед Паул энэхүү захиагаа бичих үед энэ захиан дээрээс Филиппо хотын чуулган ямар болсон байсан бэ гэдгийг бид нар зарим нэг дүр зургуудыг олж харж чадна. Филиппо хотын чуулганд нүүрлээд исэн нэг чухал асуудал бол хуваагдал байсан. Чуулган дотор хуваагдал. Зарим нэг хүмүүсийн хооронд үл ойлголцол үүссэн. Энийгээ дагаад яасан гэхээр чуулганд хуваагдал, эв нэгдэлгүй байдал үүснэ нь Паулын сэтгэлийг зовоож исэн байна. Тийм учраас Паул Филиппочуудад хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р бүлгийн 27 дугаар эшлэлдэр Христийн сайн мэдээнд зохистой амьдр. Тэгвэл би ирээд та нарыг харлаач, эсвэл байхгүй байлаач та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж нэг сүнс дотор бат зогсоож гэж хэлсэн байна. Тэгэхээр сайн мэдээнд зохистой амьдраарай гэж хэлсэн. Филиппо хотын чуулган бол Паулын сайн мэдээний хамтрагч чуулган байсан. Хэрвээ та нар сайн мэдээний хамтрагч чуулган юм бол одоо тэрхүү сайн мэдээндээ та нар зохистой амьдраарай гэдгийг Паул зааж өгсөн байна. Тэгвэл яаж зохистой амьдрах юм? Сайн мэдээнд зохисгүй байхад хүргэжсэн нэг зүйл нь юу байсан бол чуулган доторх хуваагдал байсан байна. Тийм учраас Паул тэднийг юу гэж хэлсэн бэ гэвэл та нар нэг эзэнтэй, нэг итгэлтэй, нэг сүнстэй, сүнсний нэг нөхөрлөл дотор та нар эв нэгдлээ хадгалаач гэж 2-р бүлэг дээрээс эхлүүлээд Паул энэ талаар ярьж байгаа. За одоо ингээд түрүүний бидний хамгийн анхны уншсан Филиппо 2-р бүлгийн 1-ээс 11-р ишлэл рүүгээ одоо би орж ирж байна. Одоо яг гол үндсэн ишлэл рүүгээ орж ирж байна. Энэ дээр бол одоо чуулганы эв нэгдлийн тухай зааж байгаа. 2-р бүлгийн 1-р ишлэл дээр ингэж хэлж байна. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулалт, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж баярыг минь гүйцэе гэж хэлсэн байна. Тэгэхээр та нар намайг баярлуулаад гаач гэж Паул бүр тэр хаавсын Ромын шоронгоос загт бичээд Филиппочууд руу бичиж штэ. Намайг нэг баярлуулаад гаач, миний баярыг нэг гүйцэд болгоод өгөөч гэж. Тэр нь юу вэ? Та нар ийм нэгдэлтэй байгаад өгөөч. Та нар ийм нэгдэлгүй ингээд дотроос салд сарнаад хуваагдаад ингээд авах юм бол би ерөөсө 50 байж чадахгүй байна. Тийм учраас Паул юу гэж хэлж байгаа нэхэр адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж баярыг минь гүйцээгээд өгөөч гэж. Миний баяр хөөргийг бий болгоод өгөөч. Би тэгвэл баярлах байна гэж хэлж байна. Ингээд харах юм бол чуулганы эв нэгдэл, чуулганы эв нийлэмж, чуулганы гишүүдийн хоорондын зүй зохицол, бие бинийгээ хүлээн зөвшөөрөл, нэг эзэн дотор урамшуулан зоригжуулж, нэгээ барьж байгуулж, нэгэндээ тусалж, нэгнийхээ итгэлийг эзэн дотор хүчтэй болгоход чуулганы итгэгчдийн эв нэгдэл гэдэг бол маш чухал байдаг юм байна. Ялангуяа энэ Филиппо хотын чуулган дотор эв нэгдэлгүй байдалд нэлээд нөлөө үзүүлж исэн 2 хүн байсан гэж үздэг байгаа. Энэ нь бол 4-р бүлгийн 2-р эшлэл дээрээс ингэж гарч байгаа. 4-ийн 2 дээр эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Йодиаг ятхыг мөн сүнтүүхийг ятхыг гэж хэлсэн байна. 4-р бүлгийн 2-р эшлэл дээрээс харах юм бол нэр зогсож хэлж байгаа. Эзэн дотор нэг санаатай байгаарай гэж би Йодиаг ятхыг мөн сүнтүүхийг ятхыг гэж хэлсэн байна. Тэгэхээр магадгүй энэ Йодиа сүнтүүхээ гэдэг энэ 2 хүний хуваагдлаас болж чуулганы эв нэгдэлгүй байдал бас тэндээс нэлээд нөлөөлөгдсөн байж магадгүй гэж одоо Библи тайлбарлагч нар бас үздэг байна. Энэ 2 хүний хооронд нэлээд тийм үл ойлголцол, нэлээд тийм хуваагдал асуудал бас байсан байж магадгүй гэж бас үздэг байна. Энэ нь өөрөө чуулганы эрүүл байдалд одоо саад болж исэн байж магадгүй гэж ингэж үзэж байгаа. Ингээд харах юм бол чуулганы эв нэгдэлтэй байна гэдэг нь ямар чухал юм бэ? Паулын зүрх сэтгэл чуулганы эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэгийн адил бидний эзэн Есүс Христ өнөөдөр өөрийнхөө чуулганы бас эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг. Тэр зөвхөн чуулганы төдийгүй улс орны ч эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг. Тэр зөвхөн улс их орны эв нэгдэлтэй байгаа зогсохгүй гэр бүлийгч эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг. Аливаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын хамт олонгуудыг ч гэсэн эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг. Ер нь эв нэгдэлтэй байсан газар бид нар үргэлж хүчтэй байдаг. Эв нэгдэлтэй байсан газар тэнд үргэлж амжилт байдаг. Эв нэгдэлтэй байсан газар тэнд үргэлж ялалтанд хүрдэг байна. Харин хаана эв нэгдэлгүй байна, хаана хуваагдал, хагарал, бутрал байна, тэнд үргэлж ялагдал байсан.
Бид нар монголчуудын түүхийг мэднэ. Монголчууд хизээж хүний олноор юм хийж байгаа юм. Монголчууд үргэлж цөөхөн байсан гэдгийг та нар мэднэ. Гэхдээ монголчууд дэлхийн түүхэнд агуу ул мөр үлдээсэн үндэстэн. Тэр бүх ул мөрийг монголчууд хүний олноор хийгээгүй. Харин цөөхөн ч гэсэн ив нэгдэлтэй байсан учраас хийсэн юм. Ив нэгдэл гэдэг бол өөрөө хүчтэй зүйл. Хаана ив нэгдэл байна? Тэнд амжилт, тэнд бүтээн босгох, тэнд сайн сайхан зүйл бий болдог ба. Харин хаана ив нэгдэл байхгүй тэнд сүрэл бий болж байгаа. Та нар Эхлэл номыг уншсан бол тэнд Бабел цамхгийг хүмүүс барьж байгаа тухай та нар уншижсэн баг. Мэдхүү. Бабел цамхгийг тийм ээ. Бабел цамхгийг хүмүүс нийлээд барьсан. Тэнгэр тулам өндөр цамхаг барьяа гэдэг тэд барьжсэн баг. Харин Бурхан тэр хүмүүсийг хараад өөрийнх нь төлөвлөгөөний эсрэг зүйл хийж байгааг Бурхан харахтаа тэднийг яс тэр ажлыг зогсоосон. Зогсохдоо Бурхан яаж хийснийг мэдхүү. Хөлийг нь өөрчилсөн баггүй. Тэгэхээр өөр хилтэй очингууд нэгдэж чадахгүй. Тэгээд тарж явснаар тэр ажил нь зогссон ба. Тэр бол хүний өөрийн бардам багтлыг Бурханыхаас илүү дээгүүр тооцож тавьж исэн ажил байсан байгаа байхгүй. Тэгээд Бурхан бүр ингэж хэлсэн байдаг. Тэдний хилийг хооронд нь самар болохгүй бол цаашид тэдний хийх юу ч зогсоож чадахгүй болох нэ гэж хэлсэн байдаг. Ингээд харах юм бол ив нэгдэл гэдэг ямар хүчтэй юм бэ? Чуулган өөрөө ив нэгдэлтэй байна гэдэг ямар чухал юм бэ гэж. Есүс Иохан номын 17 дугаар бүлэг дээр Есүс өөрийнхөө шавнырын төлөө залбирахдаа миний шавнар хоорондоо нэгдмэл байхын төлөө би залбирч байна гэж хэлсэн байдаг. Эцэг миний дотор, би эцгийн дотор байдгийн адил бид тэдний дотор байж, тэд хоорондоо ив нэгдэлтэй байж нэгэн бий байж чадах юм бол энийг нь ертөнц харахтаа өөрийн ирэхгүй Бурхныг олж харах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр ив нэгдлийг харахтаа хүмүүс өөрийн ирэхгүй магтан сайшаадаг. Ив нэгдлийг харахтаа өөрийн ирэхгүй түүнийг багтан хүндэлдэг ба. Христэд итгэгч нар ив нэгдэлтэй байх юм бол гадна байгсад түүнийг нь харахтаа өөрийн ирэхгүй намайг харах болно гэж Есүс залбирсан байдаг. Тийм учраас чуулганы ив нэгдэл гэдэг бол маш чухал. Тэгвэл яаж ив нэгдэлтэй байх юм бэ? 3 дугаар ишлэл, 4 дугаар ишлэл дээр ив нэгдэлтэй байх арга замыг одоо бид нар зааж өгч байна. 3 дугаар ишлэл дээр юу ч амьд санаахал эсвэл ихэрхэг зангаар бүүхий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж. Ив нэгдэлтэй байхад хэрэгцээтэй байдаг нэг чухал зүйл нь юу вэ гэвэл амьд санаахал ба ихэрхэг зангаар ямарваа нэгэн юмыг битгий хий. Хэрвээ чи тэгж хийгээл эхлэх юм бол тэнд өрсөлдөөн бий болоод эхэлдэг. Ингээд ирэхээр энэ нь хуваагдлыг бий болгодог. Энэ нь нэг нэгнээсээ илүү гарах гэсэн, давх гэсэн нөгөө нэг хүний хорон одоо нөгөө нэг мөн чанарыг энэ нь өөрөө өдөөдөг. Тийм учраас альва нэг юмд ийм амьд санаархлаар альва нэг юмд нэг юм одоо юу гэдэг өрсөлдсөн сэтгэлээр альва нэг юмд нэг ихэрхэг зангаар хандаад ирэхэд ерөөсөө тэнд хуваагдал бий болдог. Тэнд ив нэгдэл байхгүй болж эхэлдэг. Тэгвэл бид хэрхэн амьд санаархал болон ихэрхэг зангаа хойш нь хаях вэ? Энэ бол хүн болгонд байдаг төрөлх чанар шүү дээ. Өөрөө ирэхгүй л би тэгсэн, би ингэсэн, би шүү. Бид нар бүгдээрээ энийг тодтогмоор байдаг. Бид нар бүгдээрээ энийг хэлмээр байдаг. Бид нар бүгдээрээ энийг мэдүүлмээр байдаг. Тийм биз дээ. Энэ чинь нөгөө хүний амьд санаархал, нөгөө ихэрхэг зан. Тэрнийхээ төлөө бид алга тушуулмаар байдаг. Тэрнийхээ төлөө бид магтаа сонсомоор байдаг. Хүн болгоо ингэж ирэхэд тэнд хэв нэгдэл байхгүй болдог. Яагаад гэвэл хүн зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө явж байгаа учраас. Тийм учраас 4 дугаар ишлэлдэр хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бос харин бусдын ашиг сонирхлыг хар гэж хэлсэн байна. Яаж би өөрийнхөө амьд санаархлаас татгалзах юм бэ? Өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тавихаа бол харин бусдынхаа эрх ашиг нэгдүгээр тавь. Ингэж чадах юм бол бид хагаралдаж, бутралдаж ив нэгдэхгүй байхад ойлгох болно гэдгийг энэ ишлэлээр хэлж байгаа. Ингээд цааш нь үргэлжлүүлээд Илч Паул Филиппочуудад юу зааж байгаа юм бэ гэвэл Есүс Христийн одоо даруй зангийн талаар зааж өгч байгаа. Та нар Есүс Христтэй адилхан байна. Есүс Христээс суралц. Бидний эзэн Есүс Христ өөрийн тэр бардам зан, ихэрхэг зангаа хоош нь хайсан учраас ямар одоо амжилтанд хүрсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг Паул энэ дээр хэлж байгаа. Ингээд 6 дугаар ишлэл дээрээс эзэн Есүс Христийн жишээг одоо дурдж байгаа. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхс болгож үхэлд загламын үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдэр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түнц сойрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэр газар дээр газрын доор бүх өвдөг сүвдэж Бурхан эцгийн алдрын төлөө эзэн Есүс Христ бол эзэн гэж
хэл бүхэн хүлээн зөвшөөрөх юм учраас гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс яаж өөрийнхөө эрх ашигаас татгалзаж яаж доошоо орж чадсан талаар Паул энэ дээр хэлж. Тийм учраас яг Есүстэй адилхан бодол санаатай бай. Есүсийг дуурайж ямар нэг юмд хандах юм бол чи бусдтай эв нийлэмжтэй байж чаднаа. Харин өөрийнхөө ашиг сонирхол өөрийнхөө ихэрхэг занг нэгдүгээр тавиад зүтгэчих юм бол тэнд яг нөгөө эв нийлэл гэдэг юм чинь байхгүй болно гэдгийг хэлж байгаа. Ингээ Есүсийн жишээг ярьж байгаа. Есүс ямар байсан юм? Есүс бол Бурхантай энэ тэнцүү байлаа гэж. Тэгвэл тэр өөрийнхөө Бурхантай энэ тэнцүү байдлаа өөртөө авч үлдэх зүйл гэж бодсонгүй. Харин ч тэр яасан? Хүн болж боолын дүрийг авч загалмай өхөл хүртэл дуулууртай байж өөрөөр хэлбэл Есүсийн доошоо бууж доошоо орсон талаар ярьж шít. Харин энэний үр дүнд яасан? Бурхан түүнийг буцаагаад үлэмжийн дээр өргөмжилсөн гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар бол ер нь байр суурь, эрх мэдэл, за тэгээд ер нь хүний өмнө доошоо орохгүй байхыг одоо их чухалчилдаг шүү дээ. Ер нь өөрийн мэдэх бол амьдралын ямар нэгэн юмн дээр л тэр зам маань өөрийн мэдэх бол гараад ирдэг тийм. Ер нь чи яах гээд байгаа юм чи? Ер нь чи намайг хин гэж бодоод байгаа юм. Тэгж ярих юм бол адилхан байх шиг өнтер гэж ирээл тийм ээ. Энэ бол ерөөсөө яг бидний зан тийм. За чи тийм бол би ч тийм гэл яг ингээд эхэлдэг ба. Харин Есүсийн хувьд хүн төрлөختнийг аврах агуу ажлаа гүйцэлдүүлэхдээ өөрийнхөө Бурхантай энэ тэнцүү байх байр сууриас татгалцсан. Ингэжээж Есүс хүн болж энэ дэлхий дээр мэндэлсэн. Ингэжээж Есүс загалмайн өхөл хүртэл дуулууртай байсан. Ингэжээж Есүс хинч биш болон загалмай цовдлогдсон хүн төрлөختний төлөө золиослогдсон. Эннийх нь үр дүнд бид нар өнөөдөр аврагдсан. Эннийх нь үр дүнд Бурхан ба хүн төрлөختний хоёрын хооронд эвлэрэл бий болсон байна. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө доошоо оруулж өгөхгүй бол тэнд эвлэрэл бий болдоггүй. Хэн нэгэн буулт хийж өгөхөөс нааш тэнд эвлэрэл бий болдоггүй. Хүн болгон өөрийнхөө зүтгэж байгаа цаг тэнд эвлэрэл ерөөсөө бий болж чаддаггүй. Тийм болохоор Есүс одоо буулт хийж өөрийнхөө одоо Бурхантай энэ тэнцүү байх байр сууриасаа татгалзаж хүн болж боолын дүрийг авч загалмай өхөл хүртэл бүр одоо юу гэдэг юм бүр довын дор ортлоо доошоо орсон учраас тэр өнөөдөр биднийг аварч энэ дэлхий дээр сая хүмүүсийг амьдралыг тэр өөрчилж чадсан байна. Тэгээ бидний эзэн бол агуу юм. Тэгэхээр бид өдөр тутмынхаа амьдралдаа бас энэ зарчмыг бид нар бодож энэ зарчмыг бид нар өнөөдөр хэрэгжүүлж явах хэрэгтэй. Яг л хүн болгон л өнөөдөр яадаг вэ гэхээр өөрийгөө батлахыг хүсдэг. Өөрийгөө нотлохыг хүсдэг. Өөрийнхөө зөв байсан гэдгийг мэдүүлмээр байдаг. Хүн болгонд өөрийгөө лаг гэдгийг мэдүүлмээр байдаг. 10 жилийн найзууд уулзахаараа яадаг вэ? Доошоо орчихгүй гэл хичээгээл бүгд л өөрсдөө өргөөл яриад эхэлдэг байж тээ. Ямар сандаа миний нэг таних хүн 10 жилийнхэн найзууд нь нийлжилдэ нийллэгэнд очиж гэн. За нийллэгийг дуусчих нь хүргээд өгье гэж гэн. Гэрийнхээ ойролцоороо яг гэрийнхээ үүдэн дээр буугаагүй. Яагаад тэгэхээр хөөхөө орсны жижүүр хийдэг байсан учраас. Тэгээ яасан гэр гэрээсээ нэглээ хол буугаад за би ингээ гэжтэй та нар ингээ яав. Яагаад гэвэл орсны жижүүр учраас орцны үүдэнд одоо ингээ бууна гэдэг бол тэр хүний үед хэцүү байж тээ хөрхэнтэй. Тэгээ надад ярьжсэн байхгүй хэцүү юм аа пастор. Яг гэрийнхээ үүдэнд ингээд хүн шиг буулгаж чадахгүй өөр газар буулгаад гэрлүүгээ алхаж ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ яадгүй гэхээр нөгөө хүмүүст ямар ойлголт өгөх вэ гэхээр яд руу яваан байлээ гэж. Тэгээ энэс болоод одоо яах вэ гэхээр нэг доошоо орчих үдэ гэсэн нэг юм айдас бид байдаг. Бид нар хин нэг бас яг тэгж дүгндэг. Яг барьж байгаа гар утсаар нь унж байгаа машинаар ч юм уу янз янзын зүйлсээр нь бидний юм тэгж дүгнэх гээд. Би танаас ямар сандаа ярьжсэн шүү дээ. Нэг пастор 10 жилийнхаа найзуудтай уулзаад найзууд нь юу бүгд юу хийж байгаагаа ярьсан чинь найзууд нь компанита мампанта төрийн бас та энэ гэж янз янз юм ярьсан чинь пастрын ээлж дээр ирсэн. Пастор би яг нэг сүнтэй гэж хэлсэн гэж тийм. Тэгэхээр яг тэр чинь бас нэг гайгүй бас харагдах гад гайгүй болж бас мэддэгдмээр байна шүү дээ тийм. Гэтэл та нар боддоо Есүс Христ яг үнэндээ игэлж ирэн байсан. Игэлж ирэн байснараа тэр хүмүүсийг үнэхээр аварч чадсан. Түүгээрээ тэр үнэхээр агуу ажлыг хийж чадсан. Тэгэхээр хэн даруу байна эзэн өөрөө тэр нэг өргөмжилдэг. Харин хэн бардан байна эзэн тэр хүнийг өөрөө доош нь. Тэгэхээр даруу байдал гэдэг бол өөрөө эв нэгдлийн эхлэгээ холбоо. Эв нэгдлийн үндэс суурь. Гэр бүлдээ ч гэсэн бид нар нэг нэгнийхээ өмнө бууж өгч чаддгүй учраас гэр бүлдээ хэрүүл уруулаа зогсдоггүй. Ах дүүнэр бие биенийхээ өмнө бууж өгч чаддгүй учраас л асуудал шийдэгдэхгүй. Тийм ээ? Үе дамжсан одоо гэр бүлийн хэрүүл маргаан үйл ойлголцол хуваагдал гэр бүл дотор явсаар л байдаг. Энэ нь юунаас болдгоо вэ? Нэг нэгнийхээ өмнө одоо боолт хийж өгч чаддгүйгээс болж байгаа гэж хэлсэн. Гямлын өндөр уулны
янгрын сүргийн талаар би их ярих дуртай. Гямлан өндөр ууланд янгрууд ингээд бэлчдэг. Их ийм ихц хатан дээр ингээд бэлчээд явдаг юм байна л да. Тэгээс унцдаг. Яг үс ийм баг ийм ихгэн хад ийм ихц хатан дээр ингээд бэлчээ явдаг тийм ээ. Тэр жоохон тэр хадны одоо юу гэдгийг тэр нэг ийм нэг юунод дээр л одоо ингээд тойрогаараа гიშгэл явчихсан юм шиг. Хүн харах юм бол ерөөсөө ингээд доошоо унчмаа. За гэтэл ингээд янгрууд ингэж идээсэлж явж байгаа хоёр талаас ингээд одоо боон нэг зам дээр ингээд хоёр талаас таарчдаг шиг. Хоёр талаас ингээд янгрын сүр ингээд таарчдаг гэж байгаа. Тэгтэл хэдэр яадаг вөхөр ингээд зөрч чаддаг гэж. За яаж зөрдөг вөхөр ийшээ олоход унчих гад байдаг тийм. Ерөөсө болдгоо гэж байгаа. Тэгээ яаж тэд нар одоо хоорондоо зөрч чаддаг вөхөр нэг нь хөвтөж өгдөг гэж. Тэгээ нөгөө хэсэг дээгүүр юм байна. Ингэж яаснаар аль аль нь амьд үлддэг юм байна л. Ингэснээр аль аль нь цаашаа өөр өөрсдийнхөө одоо зорж байгаа зорилго руугаа өөр өөрсдийнхөө одоо бэлчээрлээд ингээд одоо цаашаа явдаг юм байна. Тэгэхээр амьд хүртэл хэрэгцээтэй үедээ нэг нэгнийхээ буулт хийж өгснөөрөө тий одоо хэвдэж өгснөөрөө асуудлыг бол бас шийдэж чадчихна тий. Тэгэхээр та хэр зэрэг хэвдэж өгч чаддаг вэ? Та хэр зэрэг буулт хийж чаддаг вэ? Буулт хийж байгаа нэгэн бол илүү өргөн зүсгэлтэй нэгэн байдаг. Хэвдэж өгч чадж байгаа нэгэн бол илүү сэтгэлийн тэнхээ сайтай нэгэн байдаг. Одоо ингээд Улаанбаатарын годомж машин аваарал явж хахад сэтгэлийн тэнхээгүй залуучууд бол одоо айгүй их байдаг шүү дээ тийм ээ. Одоо дохио өгөөл ямар ч байсан орсон тэгсэн чинь нэг машины урд дуур орж л таарж байгаа шүү дээ тэр чинь яалтж байгаа байхгүй. Тэгвэл урд дуур нь орсон жолооч бол ерөөсөө ингээл бачуураад ингээл ерөөсөө ингээл гүйцэж орж ирээд ингээл дараалтай ерөөсөө. Тэр бол одоо ерөөсөө буулт хийж чадахгүй байхгүй. Урд дуур нь орцсон учраас ерөөсөө ингээл оволцоод байна шүү дээ ерөөсөө. Энэ миний урд дуур орчлаа. Ямар зөвүүн гарваа шүү дээ. Яадаг юм гарваа би шүү дээ. Энэний урд дуур орж байгаа тоормслаад өөрийг нь шүү дээ ингээдлэн зогсоогоод хэвээр ингээд яг тэгээд зогсоогоод яг тех мөчтэй кайф аваад тэгээд ингээд одоо ялцсан мэдрэмж аваад ингээд явж штэ. Тэр юм болгонд бид нар ингэж хандах юм бол ийм нэгдэл гэж хаана байх вэ? Гэр бүлдээ, үйлчлэлдээ, сүм чуулгандаа аливаа юмд бид нар зандандаа энэ ялагч байх гэж ямар ч юм дээр ингээд дээр нь байх гэж энэ өөрөө хүний баатар зам. Энэ өөрөө бидний гэр бүлийг, бидний хамт олоныг, бидний нийгмийг өнөөдөр сүрүүлж байгаа. Харин эзэн бол даруй байсан. Даруй байсан нэг нь өрөөгддөг. Харин өөрийгөө өргөмжилсэн нэгэн бол доош унагддаг. Гэдгийг бид нар мартаж болохгүй. Хүмүүс тэгж ярьдаг нийгэм дээр те одоо чинь ер нь тэгэл бартмал байх хэрэгтэй шүү дээ. Ер нь чи өргөл өрөхгүй хэн ч хамаагүй өргөх юм гэлтэй. Яг л бурхангүй нийгэм учраас ингэж ярьдаг. Тийм учраас зүгээр ингээд ерөөсөө ингээд ялаад дийлээд ингээд ямар нэгэн аргаар өөрийн болгоод ингээд одоо өмнөр нь ороод ингээд хожоод одоо ингээд ерөөсөө ингээд одоо явал боломжгүй одоо яваад. Тэг чи тэхгүй бол ингээд хүмүүс чинь тэгээд ингээд хожоод явж нийцэж чи хаягдны эцэс сэтгэл чи бол хинч биш л болно. Тийм учраас одоо ингээд өөрс ингээд яг одоо урдуур нартаа ингээд яаж игээ зогсоод яаж игээ ав эзэл төрөнгөл ял нэгдүгээр өрөнд нь ороод ерөөсөө яг л ийм сургаал одоо нийгэмд үйлчилж идэг. Энийг ч одоо ерөөсөө мэрэгэн үг саятай бие биендээ заадаг. Нөгөөдөл нь чиний хүлээж аваад нэрэл тиймдэг. Яг бурхан байхгүй хүмүүс ингэдэг байхгүй. Бурханд найддаг хүмүүс ингэдэг байхгүй. Бурхан байгаа бөгөөд тэр намайг харж байгаа, тэр намайг өргөнөө гэдэг итгэдэггүй хүмүүсийн зам байхгүй юм. Бурхангүй найдах юмгүй учраас тэд нар тэгж байна. Харин бид нар эзэнд найддаг. Эзэн намайг хардаг. Эзэн намайг хэрэгтэй үед өргөнөө гэж би мэддэг учраас би болт хийж чаддаг. Хэрвээ ингэж чадвал нийгэм ямар гайхалтай болох вэ? Авраам яг л ийм сонголтыг хийснийг бид нар мэдж байгаа тийм ээ. Авраам. Лот, Авраам хоёр хамтдаа амьдарч байсан. Тэд нар Хамаатны ахын дүүс нар байсан. Тэдний мал хөрөнгө маш их болсон. Тэдний малчт нь маш их болсон. Сүүлдээ бэлчээр нутгийн хөрөлцгөө болсон. Усны ундрах нөгөө худлаг нь ерөөсөө тэдний малыг ерөөсөө хариулж хангаж дийлхэ байсан. Энээс болоод яасан? Хоёр талын малчт хоорондоо муудалцдаг болсон. Муудалцаж тэмцэлддэг болсон. Тэгээ энэ байдлыг Авраам хараад ямар ч үсэн ах トゥ нар ийм байж болохгүй. Бурханлаг хүн учраас ингэж харж чадчих шít. Энэ байдлыг зогсооё. Ийм байж болохгүй гэж. Гэтэл Лот бол энийгэж харах сөвөөгүй явж исэн байна. Гэтэл Авраам бол харин энийг хараад ах トゥ нар ийм байж болохгүй. Тэгээ Лотыг нэг өдөр дуудаад за Лот чи өдөр ах トゥ бид нар ийм байдалтай цаашаа явж болохгүй. Тэгэхээр би чамд сонголт өгье. Чи зүүн тишээ нүүл би баруун тал руу нүүл. Чи баруун тал руу нүүл би зүүн тишээ нүүл. Хоёулаа савж явъя. Энэ хин хинд нь эрэхтэй. Тэгвэл сонголтыг эхлээд би чамд өгье. Эхлээд чи хар чи өөрийнхөө хувьд хамгийн сайн гэж байгаа газар нутгийг чи сонгох. Харин үлдсэнийг би авъя гэж хэлсэн байна.
Тэгэл Лот яасан зоорын тал хөндийг хартал маш юм ногоон тийм ээ ерөөсө баян бүрчиг манай монголчууд ярьдаг. Баян бүрчиг сайхан усны ундрахтай ерөөсө болог шанттай ерөөсө эдийн цэцэрлэг шиг тийм сайхан харагдсан учраас одоо яасан гэхээр Лот бол одоо төрүүлж одоо боломжийг бол сонгосон байна. Харин Авраам бол нөгөө талыг нь сонгосон. Нөгөө тал нь бол үндсэндээ чулуурхаг тийм уулархаг тийм нам дор биш тийм ус ундрах муутай тийм газар байсан гэж одоо бас хүмүүс бас тэгж тайлбарладаг байна. За ингээд Паул бол одоо юу Авраам бол одоо Лотыг гомдлгүйгээр явуулаад одоо өөрөө бол үлдсэн газартаа үлдсэн. Харин тэр үед бурхан үгээ хэлсэн байна. Лотод хэлээгүй. Төрүүлж сонгож, төрүүлж ашигтай наймаасан, төрүүлж хавьсан, төрүүлж карьерт хүрсэн, төрүүлж сэргэлэн зан гаргаж, төрүүлж одоо өөрийнхөө их ашигтай хүрсэн хүнд нь бурхан үгээ хэлээгүй. Харин даруй байж, өөрийгөө хоосож, бусдад боломжийг өгч, бусдад үйлчилж, өөрийгөө хоош нь тавьсан тэр нэгэд бурхан үгээ хэлсэн байна. Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл чи 408 зогсд хар. Энэ газар нутгийг би чамд өгнө. Чиний үр удмыг би Тэнгэрийн одмит олон болгож, газрын нийс мэт олон болгоно. Далайн иргэн нийс мэт олон болгоно. Энэ газар нутгийг би чамд өгөх болно гэж хэлсэн байна. Тэр үед Авраамын сэтгэл ямар их баяр хөөрөөр дүүрэн байсан бол Лот бол яг зүгээр бизнесийн ашигын баяр хөөрөөр бол дүүрэн явсан баха. Би төрүүлээ сонгочлоо. Харин Авраам тэр үед сүнслэг баяр хөөрөөр яг зүр сэтгэл нь яг Лотынхоос илүү газар нутаг авсан мэдрэмжтэйгээр Лот баяртайгаар цаашаа Авраам баяртайгаар цаашаа явсан. Түүхэнд харах юм бол Авраам өрөөгдөж харин Лотын үр удам харагдсан байдаг. Маш харамсалтай. Бид эзний үгийн дагуу нэг нэгнийгээ хайлж, нэг нэгнийгээ үйлчилж, нэг нэгнийгээ босгон байгуулах үүсэд бид нар дуудагцсан. Бид энд өөрийнхөө төлөө яриаггүй, бид энд бусдын төлөө ярьж байгаа. Чуулган эв нэгдэлтэй байснаар эзний нэр алдарш олгддог. Та гэр бүлийнхаа эв нэгдэл, байгууллага хамт олон, улс их орон та чуулганыхаа эв нэгдлийн төлөө өөрийгөө зориулснаар та өрөөгдөх болно. Энэ бол өрөөгдөх сүнслэг арга зам. Энэ бол өрөөлийг авах сүнслэг сууг гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Бүгдээ хамт эзний өмнө залбирцгаая. Ерөөсөн эцэг минь танд бүх эрх мэдэл байдаг. Тэнгэр газар тэнгис далаадах бүх хүч чадал зөвхөн таних. Та бол хамгийн дээдийн дээд. Та бол оройн дээд эцэг. Танд бүх сүр жавхлан, бүх хүч чадал эрх мэдэл байдаг. Гэхдээ та энэ дэлхий дээр даруугаар ирсэн. Та энэ дэлхий дээр хүнд ч мэдэгдэлгүйгээр даруугаар ирж, та хүнд ч тоогдолгүйгээр даруугаар үйлчилж, та хинээч сайшаалгалгүйгээр готомшигт өглөөр үгсэн. Өнөөдөр та бүгдийн нэгээр залрагч, бүгдээс эрхэм нэгэн хожим та энэ дэлхийг шүүх бол, энэ дэлхий тэр үед жадалсан тань руугаа харах бол, энэ дэлхий тэр үед доош нь хийж байсан таныг гайхан харуулсан харах болно. Яагаад бол та үнэн, та өөрийн хайр, та өөрийн өгөөмөр байдал, өөрийн даруй байдлаараа биднийг авсан билээ. Эзэн, бид ч гэсэн өдөр бүр тантай адил ажиллаж амьдрахыг хүсэж байна. Эзэн, бид таньсан чуулганыг эв нэгдлэр та өрөөгч. Бид таньсан чуулганыг улам илүү олон дагалдагчтай болгож өгөөч. Бид таньсан чуулганд эзэн эв нэгдэл хайрын дотор таны оршихуй байж, гадна байгчдад та өөрийн нэрийг алдаршуулаач. Бид таньсан чуулганы итгэгч нэг бүрийг би өрөөж байна. Итгэгч нэг бүрийн гэр бүлийг Есүс би таны нэрээр өрөөж байна. Тэнд эв нэгдэл байх болтугай. Тэнд амар тайван байх болтугай. Тэнд хайр баяр хөөрн байх болтугай. Бид таньсан чуулганы гишүүдийн ажиллаж байгаа бүх ажлын газар бизнесүүдийг би өрөөж байна. Есүсийн нэрээр. Тэнд эзний амар амгалан, эзний хаанчлал ирэх болтугай. Тэнд эв нэгдэл хүч чадал байх болтугай. Халелуя. Бүх алдрам хталыг танд өргөв. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен.